За өдрийн төргийн үзэгчдээ Зөгийн цагийн маань сайт яг одоо цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга за цагдаагийн дэд турандаа Баатар хүүгээс за өчигдөр буюу 5 дугаар сарын 27-ны өдөр гарсан. За Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр үндэсний цэцэрлэг төрөлнгийн ойролцоох за усан хайлаанд дөрвөн одоо өсвөр насны хүүхэд живж амь насаа алдсан харамсалтай иргэн талаар тодруулахаар ирээд байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За өчигдрийн гарсан хэргийн талаар та үзэгчд маань мэдээлэл өгөхгүй юу? За 5 сарын 27-ны өдрийн 18 цаг 10 минутын цагдаагийн байгууллага дуудлага ирсэн. За Маршны гүрний 100 хойд талын голын ард талд химэл нууранд дөрвөн хүүхэд живж нас урлаа гэдэг дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн газрын болон нийслэн цагдаагийн удирдах газрын жижүүрийн шуурхаа бүрэлдэхүүн хэргийн газарт очиж мөрдөн шалгах ажиллагааг хэргийн газар үйлчлэг хийж явуулж байна. За энэ харамсалтай хэргийн улмаас одоо 11-ээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт одоо өршин суудаг 11-ээс 15 насны дөрвөн эрэгтэй хүүхэд амь насаа алдсан байна. За хэрэг учрал усан газар бол Маршны гүрний зүүн талд барилах Хаан Талст компани барилгын суурин шороо ухсан газарт үүссэн цөөрөмд хүүхдүүд тоглож байгаад ингээд амь насаа алдсан гэсэн мэдээлэлтэй байна. Үүний дагуу бол одоо холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нэг айлын хүүхдүүд үү эсвэл танилаар нэг мэдээлэл өгөхгүй хичнээн айлын хүүхдүүдийн. За яг тэгэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг эсвэл хүүхдүүд тэгээд тоглох гол очсон байна. Тэгээд 10 хүүхэд байсан гэж байгаа. 4 нь ингээд харамсалтай амь насаа алдлаа. 2 нь нэг рүү хүүхэд байсан ахын дүүгээ аврах гэж байгаад бас ингэсэн гэдэг юм мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ олон нийтийн сүлжээгээр энэ тухайн гэр бүл хүүхдүүдийн талаар 300 олон ташаа мэдээлэлүүд гарч байна. Үүнийгээ болоо гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Нэгдүгээрт одоо Монгол хүмүүстэй ар гэрт нь ууг ашуу тохиолдсон байхад худал ташаа иймэрхүү мэдээллүүдийг гараад авах нь бол зохисгүй юм аа. Хоёрдугаарт бол цагдаагийн байгууллага албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад хэргийн талаарх одоо батлагдаагүй ийм зүйлүүдийг олон нийтийн мэдээлэл хэрэгсэл юм уу сошиал сүлжээ энэ дээр хүмүүс янз бүрээр ярьж байгаа нь бол зохимжгүй юм аа. Хэрэг шалгалт дуусгах хэрэгтэй. Тэгээ мөн бас энэ талаараа чи ар гэрт нь иргэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Энэ дээр бол бид нар бол орчин талаарх мэдээлэл өгөх боломжгүй. Харин яагаад ийм шалтгаан нөхцөл болов гэдэг дээр бид нар нэг анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд хүүхдийн амнаас эрсдсэн хэрэгүүд бүртгэгдэж байсан. Тэгэхээр энэ дээр бид нэр насан туршид энэ аж ахуй нэгж байгууллага иргэд хэмж бай өөрийн амьдарч байгаа ажиллаж байгаа зорчиж байгаа газрынхаа аюул ослыг нэг тойруулаа хараатгаач. Хэрвээ таны амьдарч байгаа ажиллаж байгаа одоо хариуцсан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын орчин тойронд хүүхдэд өсчүүлд хин нэгэнд аюул тохиолж эрсдэх юм эрсдэл байх юм бол өөрийнхөө хэмжээнд бас нэг зас сайжруулаач. Бид нэр харамсалтай тохиолдлуудыг мэдэн шүү дээ. Өнгөрсөн жил одоо хэд хэдэн хүүхэд модон жордонд унаад амь насаа алдсан. Энийг бид нар тухай сэрэмжлүүлж байсан. Одоо энэ 100 цаг ирж байна. Жордондоо нэг цоочтой болоод тооч. Тогон цохиулж байна. Тийм ээ? Барилгын дээрээс юм унж байна. Энэ мэт зүйлүүдээр тухайн байгууллага хариуцж байгаа хүмүүс нь хариуцлагатай байж миний хариуцж байгаа энэ байгууллагын орчин тойронд бусдад аюул учирч болох юу байна вэ гэдгийг тойруулаа хараатгаач. Би бүх аж ахуй нэгж байгууллага бүх иргэдийг уриалж байна. Одоо орчин тойрноо хараатгаач. Өрх гэрд өнөөдөр төлөнхийн төв дээр дуудлага дээр ирж байгаа хүмүүс тэр халуун тогоонд дотор одоо хийж байгаа хоол цайруу ороод түлэгдээд нас орчиж байна. Халуун савта цагаа татаал өөрийгөө бие түлж бэртэж гэмтэж байна. Тэгэхээр бид нэр насан туршид бид нэр энэ одоо аюул осол ялангуяа хүүхд залуучууд бүрдэж болох энэ аюул осол байна уу гэдэг орчин тойрноо тойруулж хараад энэ аюулыг бид нэр өөрсдөө илрүүлээд засах ямар боломжтой зүйл вэ гэдгийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр бид нар олон хүүхдүүд олон хүний амнаас эрүүл мэндийг хамгаалж чаднаа. Тэр энэ дээр одоо иргэд аж ахуй нэгж байгууллагууд нь бүгд л анхааралтай ажиллах хэрэгтэй. Хаач ийм одоо аюултай зүйл болжшгүй. Тэгэхээр бид нэр урьдчилан харж түүнийг сайжруулах нь та бидний үүргээ гэдгийг бол одоо зөвлөж байна минь. За иргэдийн зүгээс бол тухайн амиа алдсан дөрвөн хүүхэд бол Хаан Талст компани одоо эзэмшлийн газар амиа алдсан учраас Хаан Талст гэх компани ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой гэсэн ийм мэдээлэл иргэдээс ирээд байгаа. Энэ дээр таныг тайлбарлахгүй юу? Хариуцлага шийтгэлийн асуудлыг одоо ярих нь болоор эрт байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримт түүнд тулгуурлан энэ асуудал бол яригдана.
Тэгэхээр хэрэг учрал өчигдөр болсон. Өнөөдөр яг л одоо хэргийн газрын үзлүүд улсад холбогдох мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж эхэлж байгаа энэ үед бид нар урьдчилан одоо тэр буруутай энэ буруутай гэж хэлэх боломж байхгүй. Асуудлыг бол одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу прокурорын хяналтанд ор бид нар мөрдөн шалгах ажиллагаагаа явуулах болно. Түүний дараа мэдээж одоо буруутай этгээдийн асуудал яригдана. Цагдаагийн байгууллагаас явуулдаг ажил арга хэмжээ өндөг иргэд маань мэдж байгаа. Бид нар энэ сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх бүхий л нөөц олцоогоор энэ ажлуудыг явуулж байна. Гэхдээ хүүхэд гэдэг маань өөрсдөө гин томоогүй, тогож надад эрсдлийг урсан тооцоолох чадваргүй, тийм ээ? Аюул эрсдэл тохиолдох ийм асуудлууд байдаг. Тэгэхээр насан туршид бид нэр тэ өөрийн хариуцж байгаа байгууллага, хөрх гэр, хашаа гудамж, хороо, албан тушаалтан тэр хэн бэ? Тухайн хариуцж байгаа, эзэмшиж байгаа энэ газар зүйлд маань хүүхдэд тохиолдож болчгүй эрсдэл юу вэ гэдгийг нэг тойруулаа хараат хачаал гэж бид түрүү хэллээ л дээ. Тэр бид нэр хин нэгэн итгээд энийг ирээд засах биш. Би ядаж өөрөө энийг хийж болох ямар зүйл байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Түрүү хэллээ шүү дээ энгийн жишээ. Хашааныхаа модон жорлонд хадаас хадаад хаалгандаа цоочтой болохоос л эхлэх байхгүй юу? Энийг хэн хийх вэ? Тэгэхээр энэ дээр бид нэр насан туршид бид нэг тойруулаад нэг хараат хачаа. Тэр аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж байгаа, барилга барьж байгаа гэдэг энэ хүмүүс маань нэг тойруулаад тэр объектороо яваад эн чинь хин нэг эрсдэх ийм зүйл байна уугүй гэдгийг нэг анхааралтай ажиглаад гаач. Тэг өөрөө шалтгааллах зүйлүүдээр тэр хамгаалах энэ зүйлийг хийгээч гэдгийг л хэлээд байгаа юм л та. Тэгэхээр энэ олон ажил арга хэмжээнд хийж байна. Яг үдээд одоо ингээл өрн 7 цаг ирнэ. Туулгол одоо энэ гол дагуу айсав газар хөдөө орнот хүүхдүүд бас ингээд эрсдэх ийм тохиолдол байдаг. Баанасын хүүхдүүдэд хараа хэлдэг орхоо явуулцдаг. За өөрсдөө найрлаад хүүхдүүд нь цаана байж байгаад эндэж байгаа юм тохиолдлууд байна. Тэгэхээр энэ дээр л бид нар насан туршид бид нар одоо тэр хүүхдүүдийн асран хамгаалагч хариуцах ёстой хүн юм бол энэ дээр үүрэг ухамсарлах хэрэгтэй гэдгийг л зөвлөж байна. Энэ хэрэг дээр эцэг эхийн халамжлах эрх гэдэг юм уу ийм зүйлийг ярих нь илүүц шүү. Энэ хэрэг дээр тэр эцэг эхийн хин нэг буруутгах асуудлыг бол битгий нийгмийн сошиал сүлжээгээр хин нэг буруутгаад байна. Энэ зүйл дээр бол энэ мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Буруутай этгээд нь тэгээд шалгалтын явц тогтоогдно. Тэг хин нэгнийг буруутан олж хайгаад тэрлөө нийтээрээ ингэж зүйл байх нь бол зохимжгүй асуудал. Хар гэрт мэдээж маш хүнд байгаа. Та бүхэн ойлгож байгаа бох. Өөр хүүхдээ алдсан юм байгаа. Тэгэхээр энэ тэр гин бурууг одоо олж тогтоох асуудлыг энэ мэрэгжлийн байгууллагатан та бүхэн үлдээ. Энэ хэрэг дээр бид нар ямар жишээ авч дахиж ийм осол гарахгүй байх ямар одоо нөхцөлийг бид нар бүрдүүлэх үү? Дахиад ийм нөхцөл хаана байна? Түүний зас сайжруулах үүнийгээ дахиад хүүхд ирсэхгүй байх тал дээр л бид нар анхаарах хэрэгтэй. За мэдээлэлсэнд баярлалаа. За. За үзэгчдээ Дөгөө цагийн маань сайт үндэсний цэцэрлэг түрээлэнгийн ойролцоох усан хайлаанд живж амиа алдсан 4 хүүхдийн одоо хэргийн талаар цагдаагийн ерөнхий газрын хил мэдээллийн төвийн дарга Баатар хүүгээс мэдээллийг тодруулж та бүхэнд хүргэлээ. За эдгээр 4 хүүхэд нь бол 11-ээс 15 насны хүүхдэд байсан юм байна. За харин 2 нь бол нэг айлын ах トゥ 2 хүүхэд байсан юм байна. Ингээд та бүхэн Дөгөө цагийн маань сайт мэдээллийг шууд амжилт хүргэлээ.